Наадах чинь сургалтын төлбөрөө өгөөгүй сурагчид байгаа. За. Ханг хариуцсан багш нар урд хажлаа барахгүй юм. Тиймээс хүмүүжил хариуцсан багш таал хүүхдүүдтэй уулзаад асуудлыг шийдэх хэрэгтэй байна да. За ойлголоо. Энэ хичээлийн жил дуусахаар манай нам сургууль туслахаа амласан байгаа. Тэр болтол бүр байг гэхэд төлбөрийн 80%-ийг л төлөвлөчмөр байна шүү. Ойлгов уу? За ойлголоо. Би өмнө нь тусгай сургуульд хүмүүжил эрхэлсэн багшаар ажиллаж байсан болохоор энэ ажлыг сайн хийчих байхаа. За тийм үү. Тий. Тэгвэл өнөөдрөөс эхлээд хичээнгүйлэн ажиллана гэж найдлаа. За би хичээн ажиллах болно. За. За анхаараарай. Анхаар. Өнөөдрөөс сурагчдын хүмүүжлийг хариуцсан ажиллахаар болсон Ёкичол багш. За сайн байцгаана уу? Та байна. За би цаашаа Тийш суучих. За. За. Үргэлжлэлийг оройгоос